Хүйтний үйлрэл орж байгаа үед энэ халаалын төхөөрөмж мэдээлэл захиалганаас хойно Польшоос ирэхэд 14-өөс 21 хоног шаардлагатай тээвэрт явна. Тэгээд цаад үйлдвэрээсээ энэ төхөөрөмжийг шингэнгүүлгээд хамгаалан ажиллаж байгаа үгийг шалгадаг байхгүй юу? Усаар шалгаад бид өдрөө гаргаж байгаа, ажиллаж байгаа тоогоо явуулчихж байгаа. Тэгэхээр энэ холбогт дотор нь шингэн үйлчээд идэг. Тэгэхээр минийс яриад ирсэн тээвэрлтийн явцад хүүтэрж байгаа үйлрэлд хол тээвэрж яваад ирээд борлуулалтанд гарах хугацаанд нөгөө шингийн маань хүүдний үйлрэлд хөлдчихдэг. Хөлдөөд барьцдаг. Хөлдөөд барихдаа энэ автомат яа гэж. Энийг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ автомат яа гэж хөлдөхөөрөө энэ эрзва талаараа талаараа хамгаал хагарчдаг. Эрзва талдаа цаанаас хийдэргээд хагарч болно. Иргэсэн талаараа штэ. Эрзваж орж байгаа талаараа. Тэгэхээр бидэд энэ хагарсанг нь мэдэхгүй холовчхоор эндээ шингэн гоожоод палата бодуулчихна. Тийм учраас угсрахаас өмнө 4-5 цаг дулаан газар байлгана.